Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2007 онд нээлттэй хийсэн Underground Rendezvous киног ярьж өгөхөөр бэлдлээ. Зун боллоо. Жинхэнэ утгаараа шүү дээ. Манайхан хөдөө гадаа явах болсон чинь хоол хин ийхүүгээд бөө юм болж байна уу? Тэгвэл санаа зовлтгүй. Хооллын брендийн бүтээгдэхүүнүүдээс аваад аялалдаагаар байгалийн сайханд найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хамт жаргаад байж байхад ердөө 15 минутын дотор рестораны хоол таны ширээн дээр Монголын анхны гүн хөлдөөсөн хоол үйлдвэрлэгч хооллын компани саяхан та бүхний аялалд тусгайлан зориулсан бяслагтай жийүүгээ гаргасан байна. Энгийнээс арай илүү том 1300 г савлгаатай хагас боловсруулсан учраас 100 мг усан чанаж болгодог аяллаа нөхцөлд төгс тарах шин амт замд гарахдаа бүх сүлжээ дэлгүүрүүд зах худалдааны төвүүдээс аваарай. Хоол хийх цагаа хэмнээд амархан амттай аялъя. 1950 оны 6 дугаар сарын 25 байлдааны онгоцнууд Солонгосын дээгүүрнээс чуугаар кино маань эхэлнэ. Харин тэнд байгаа тариаланчид нэг их айхгүй байгаа бол ташуу. Нэг ээж хоёр хүүтэйгээ суугаад хоол идэж байдаг. Миний ээж бол хамгийн шилдэг дарс амтлагч. Яагаад ийм гоё дарс хийдэг миний ээжтэй хэнд суудаггүй байна. Чи тэгээд ээжтэй сайн хүн алоод өглөө. Гэт хошигнцгооч байна. Тэр үтэрэн холхон нэг дэлбэрэлт болж байна шүү. Саяных аянг байсан уу? Ээж таны үе мөч өвдөж байна уу? Үгүй. Тэгвэл аянг биш л байна да. Гэт маргааш нь тосгоныхон бөөндөө үзэхээр өчлөө. Тэгсэн Америкийн цэргүүдэр ч гэсэн хашаа барьж байна. Тэд юу хийгээд байгаа болоо? Хашаал барьж байна штэ. Үгүй мэдэж байна. Юу хашаа юм бол гэж байна. Гэсэн тэндээс нэг дөрвч. Ой, эндээс явцгаа. Гэртээ хэр. Гэт англиар хэллээ. Манайхан хэл ойлгодоггүй. Тэр юу гээд байна? Наашир тусал гээд байгаа юм биш үү? Тэгвэл очиж туслая л та. Гэснэ бөөндөө очоод тусалцгаана. Нөгөө цэргүүд нь гайхаад байна шүү. Тэгээд бөөндөө хашаа босгоод дууслаа. Яа, их ятарлаа шүү. За, гэртээ харж ганц нэг юм туулах уу? Тэгэ. Ингээд орох гэсэн чи оруулдаггүй шүү. Тэгэд яагаад биднийг оруулахгүй байна гэсэн чи жинхнээсээ оруулахгүй байна. Хой, наа чин миний ах байгаа. Аха, миний тоо. Ингээд ах トゥ хоёр аргагүй ирэхэд салцгаалаа. Хашаа гэж хилийн зурус барьж байсан байх нь вэ шүү дээ. Ингээд ах トゥ хоёр хойд өмнөд Солонгос руу салаад орчлоо. Энэ явдлаас хойш 30 жилийн дараа далайн ирэг дээр нэг залуу нэг ах хүүгийн хөлнөөс нь тавираад сууж байна. Тавиа чэ тэнгэ. Миний амьдрал чамд ямар хамаа байна? Галзуурах нэ. Тэрүүгээр явж байсан залуугийн ээж нь гинэт дууг нь сонсоод. Үгүй энэ золиг арай. Ингээд яваад очлоо. Үгүй чи наад хүнээ явуулаач. Энэ хүн чинь эхнэр нөхөд ердөө хэдхэн сар болж байхад өөр хүнтэй суугаад штт. Ядаж нэг жил гашуудах хэрэгтэй үсттэй. Үгүй чамд ямар хамаатай юм бэ? Али явъя. Ингээд аваа явчлаа. Нөгөө ах хөө. Энэ одоо ийм хэрэг дуртай хүн байж яаж багшуулах гэсэн бол тоо. Энэ залуу багшуулах гэж байгаа бол та. Энэ залуу бол манай киноны гол дүр Ёнтан. Удалгүй Ёнтаны герт нь Ёнтанд аав нь хэдэн бодол мөнгө гаргаж ирж тавиад. Ёнтан, чээл энэ гэр бүлийн найдвар. Чи энэ жижиг арал дээр суулгүй. Заавал багшуулах ёстой шүү. Гэт хадгалсан мөнгөө гаргаж ирээд өглөө. Ёнтан авах гэсэн чи барьж аваад. Ёнтан, чи ч бас л бүтэлгүй нөхөр штэ. Чи яг чадах байгаа. Дүүнэр чи хүнтэй суун. Бас бид нар жаахан мөнгө хэрэгтэй. Нэг бодлыг нь үлдээчихвэл яасан яа. Ингэж авна штт. Бас гороогоостой. Эйжент тэндээс зүгээр өгөөд явуулаа. Гэт манай хүн явлаа. Ингээд том хотод ирлээ. Яг гал тэрэгний бодлоос гараад ирсэн чинь бүсгүүчүүдийн гоо үсгэлэн гэж янз бай шүү. Манай хүн мэлэрцэн байж байтал хулгайч цүнхийг нь аваад зүгтаачлаа. Чаавас. Тэгээд шууд цагдаагийн газар. Та юу хийгээд байгаа юм бэ? Миний мөнгийг олооч. Хотоо босоод явуул та. Ингээд томроод байна. Сүүлдээ нөгөө цагдаа нуурлаад босч ирснээр манай хүнийг жигээд унгаачлаа. Тэгснээ нэмээд үсрэлтээ өшөглөлтмээ. Тэгээд тэнд байсан бүтэхгүй нөхдүүдтэй хамт саатуулчлаа. Нөгөөдөл нь чамайгч амар зодлоо шүү. Гэхдээ яах вэ? Бидрийг удахгүй явуулчих бах. Би мөнгө автлаа эндээс явахгүй. Болж үзээ. Тэр чинь олдно гэж байхгүй. Тэр үнэхээр биднийг явуулна гэж юу? Энэ хэсэгт зүгээр сануулга өгсөн хүмүүсээ байлгадаг юм аа. Тэнд бол засан хүмүүжүүлэх рүү явах гэж байгаа хүмүүс байгаа. Засан хүмүүжүүлэх гинэ сургууль гэсэн үг үү? Тийм ээ. Нэг төрлийн сургууль юм да. Манай хүн жаахан буруу ойлгочих шиг боллоо шүү. Тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь суллах үед манай Янтан засан хүмүүжүүлэх рүү явах хүмүүсийн дунд очиод суучлаа. Нөгөө залуу. Хөөе, тэнгэ наадах чи болохгүй штэ гэсэн чинь ингэж явна штэ. Ямар тэнэг авд юм бэ? Ингэснэ гараад явчлаа. Ингээд манай хүн засан хүмүүжүүлэхт нэг төрлийн сургууль юм да. Цэргийн сургууль тэгээд баахан дэглүүлж байна. Манай хүн гаднаа өргөд дотроо. Энэ ямар сонир сургууль вэ? Багшуулна гэдэг ийм хэцүү байсан байх та. Би яг үхэх нэ. Ингэж байна шүү. Чаавас. Тэгээд ачааны машин цугаад явж байна. Байз би засмаар байна. Гэсэн чинь сонсож байгаа хүн алга. Бүгд унтаад байна. Эвтэйхэн босоод машины арлуу очиод шууд шээж
байжлаа. Тэгсэн машин чулуу дараад манай хүн машинаас унчлаа. Унахта тэнд байсан тэмдгийг эргүүлчлээ. Хүлээгээрээ хүн унчлаа. Хүлээгээрээ хүн унчлаа. Нөгөөдөл нь унтаа тоодоггүй. Тэнд нарийн нэг ганган залуу машинаас бууж ирж байна. Баярлаа. Ингээд нөгөө замын тэмдгийг харснаа. Нэг сайхан унгаж яваад буруу тийшээ яваад өглөө. Манай Янта харин төөрчжээ. Тэрүүгээр нэг цөөрөм болоод уснаас нь ууж байна. Тэнд нь арьс гоё болгодог цөөрөм. Усанд орж болохгүй гэд биччихсэн байна. Манай хүн тэнд уугаад байж байтал тэндээс нэг хөөхөн бүсгүй гараад ирнэ. Манай хүн хараад шок. Ангаачихсан сууж байтал бүсгүй эргэж харж байна. Доошоо нууглаа гэсэн болсонгүй. Бүсгүй нэг чулуу аваад маа. Манай хүний толгойд оноод манай хүн шууд нам. Энэ бүсгүй бол манай киноны бас нэгэн гол дүр Сүми. Манай хүн нэг сэрсэн чи хажууд нь баахан хүүхдүүд ирсэн байна. Тэр төөрчгсөн гэж хэлээ үсттэй. Тэрнийг багш гэж яаж мэдж байгаа юм бэ? Өөр юм байх юм бэ? Энүүгээр багшаас өөр явахгүй шүү. Хөөхтүүд нөгөө хөөхөн бүсгүй хайцсан. Та нар хэм бэ? Юу хөөхөн бүсгүй вэ? Бид нар таныг зөндөө удаан хүлээсэн шүү. Халуу явъя. Ингээд хүүхдүүд аваа явчлаа. Тэгээд нэг жижиг тосгонд аваад ирнэ. Тосгоны ахлагч хараад энэ багш мөн гэдэгт итгэл тавиана уу? Өөр хэм байх юм бэ? Харсан чинь нэг л багш шинж алга байна шүү. Та хэм бэ? Тэр манай тосгоны ахлагч. Сайн байна уу? Сайн. Таны наад 948 гэдэг чинь юун тоо вэ? Энэ намайг сургуульд байхад тарааж өгсөн юм аа. Ямар сургууль? Хүмүүжүүлэх сургууль? Хаана байдаг юм? Самчаанд байсан. Самчааны их сургууль байх нь тавтай морилноо багшаа. Ингээд багштайгаа андуураад хүлээгээд авчлаа. Нөгөө буруу тийшээ явдаг ганган залуу багш байсан юм байна. Манай харин ойлгож байгаа ч юм алга. За, энэ таны амьдрах байр. Уучлаарай. Та яагаад надад ингэж сайн хандаад байгаа вэ? Гүт тэгэлгүй яадаг юм бэ? Багш хүнийг хүндлэн шүү дээ. Ингээд таны номнууд хаана байгаа юм бэ? Би хулгайд олчихсан. За. Энэ дотор манай хуучин багшийн хэрглэж байсан юмнууд болон хувцас байгаа. Ингэж байна шүү. Манай хүн юу болоод байгааг ойлгосонгүй. Нөгөө жинхэнэ өгш харин замын тэмдгээс болоод төөрчгсөн явж байна. Тэгэд явж яснаа гинт түргэн аваад гэлс баагаад суулаа. Яг болорхшглаа шүү. Тэгээд дуусаад тэрүүгээр ганц нэг арчих юм хайж байгаад болгочлоо. Дараа нь харин сайхан буулчлаа. Энэ байгальд ч бас сайн бордоо шүү дээ. Ингээд байж байтал тэнд нь мин жүүсэн талбай гэсэн би ч үгэж байна. Гинт цочоод хартал яг минийн дээр гიშгцсэн bay шүү. Баларсан. Энэ одоо юу вэ? Энд яахаараа мин байж байдаг байна. Тэмдэг энтер байдаггүй бахта. Хүүхдүүд гიშгүүл яах болж байна? Манай хүн харин өглөө тосгоны ахлагчтай уулзлаа. Ахлагч танд нэг юм хэлэх гээд би багшуулж амжаагүй байгаа шүү дээ. Зүгээрээ. Боловсролыг нээзэмшчихсэн шүү дээ. Би ч яг сургуулаа дуусгаагүй л дээ. Багшаа. Таараа манай эндхийг голоод байгаа юм биш үсттэй. Таныг анх харах үедээ л би энд ажиллахын тулд төрсэн багш байна гэж бодсон юм шүү. Ингээд хөөрөгчлөө. За баялдаа. Баярлалаа. Ингээд өчигдөр нэг сайхан бүсгүй цөөрөмд усанд орж байсан. Тэр бүсгүй энд амьдэрдэг болов? Хөөрхөн бүсгүй байсан. Ингээс ахлагч нэлээд хачин болсноо. Юм харсан баха. Ингээд буулзааруулад байна. Тэгээд очиод. За хөөхтөөдөө. Манай сургуульд шинээр багшлахаар ирсэн. Та чи юм бэлээ? Гүү Янта. Тий. Биднийг алс холоос сонгож зорин ирсэн эрхэм багш. Гүү. Ингээснээ мартчлаа. Янта. Янта. Тий. Янтан багш. Сөүлийн их сургууль төгссөн. Сөүлих биш шүү дээ. Биш үлээ. Том хотын сургууль төгссөн. Гүй нэгч том хот биш дээ. За ямар тач сургууль төгссөн багш. Алдартай сургууль. Та нар заан мэдвэ? Тийм ээ. Ингээд хүүхдүүд бөөн баяруулж байна. Тэгсэн нөгөө талд нь харин жинхэнэ багш аялангаа алдаж байна. Туслаарай. Би тесрэх бөмбөгөн дээр гიშгчсэн байна. Манай хүнийг харин өрөөндөө байж байтал тосгоны нэг хүн дахин авчирч бэлгэллээ. Бас нэг нөхөр өндөг авчирч бэлгэлж байна. Багштай эгсэн хандаж байна шүү. Янта харин хутгаа ирэлж байгаад бэлгэнд авсан дахиагаа гарах гээд бэлдэж байна. Нөгөө талд харин тосгоных нь нууц хурал хийж байдаг. Шинэ багш ирсэн юм уу? Тийм ээ аха. Ингэж байна шүү. Энэ хоёр ах トゥ болол та. Жаахан танигдуу харагдагч их сургууль төгссөн юм гэсэн. За. Ингээд ээжийн төрсөн өдрийг танаа дээд тосгоныхан хариуцж зохион байгуулах уу? Ингээд яриад байна. Энэ хүмүүс дээд тосгоноос ирсэн бол та. Тэр дунд нь хөөх наваас сууж байдаг. Тэгснэ. Миний загсан юмыг авчирсан уу? Тий. Ингээд нэг шааха. Бас нэг юу бөгөөж байна. Хөөхнө авснаа. Энэ биш ээ штэ. Хитрхи богинохын юм байна. Ингээд уурлаад байна. Манай Янта харин нөгөө дахиагаа алдчихжээ. Араас нь хутгаа бариад хайгаад явж байна. Тэгсэн тэрүүгээр нөгөө сүми болон ахлагч хоёр явж таардаг. Ахлагч. Ингээд чи тэр цөөрөмд усанд орсноо. Чамайг хүн харсан гэд байна. Өөр хүмүүс мэдвэл яах юм бэ? Үгүй. Ингээд шууд худлаа яриад унлаа.
Алив. Тэгвэл арьсаа шалгуул. Зөөлхөн болцсон байгаа да. Үгүй бэл. Манай Ёнта харин нөгөө хоёрыг сонсоод очиод харсан чинь жаахан буруугаар ойлголцохоор харагдаад байна шүү. Хальт чимээ гаргасан чинь нөгөө хоёр бас сандраад давхруулаад унчлаа. Ёнтан гараа тартал яг давхруулчихсан хэвтэж байна. Бүр буруугаар ойлгох юм болчлоо. Багш. Энэ манай хатам дүү байгаамаа. Йоо, тэгээд та хатам дүүтэйгээ ийм хийж байдаг юм уу? Тэгээд өөр газар очиод ярилцлаа. Гү чи юугаа яриад байгаа юм бэ? Настай хүнтэй яаж ийм ярьж чадаж байна? Би нүдээр харсан юм чинь тэгэлгүй яадгийг. Хөөе бүсгүй. Эдгээр хадам ахч байсан ч гэсэн орой үдшийн цагаар ингээд хамт явж байж болдг юм уу? Эр хүн бол эр хүн байдаг юм ээ дөө. Ингээс манай хүнийг алгачаад яваад өглөө. Нөгөө багш харин ойлж байна. Би яагаад ийм азгүй бэ? Яалаа гэж юм бэ? Би зүгээр л хүндэрсэн шүү дээ. Зүгээр хүндэрсний төлөө надад ингэж хатуу хандаж болдгийм үү? Дүрс шилжиж цэргүүд хурал хийж байна. Хэл орчмыг хариуцсан дарга нуулалтай нэг нөхөр. Хойд солонгосчууд хаагуур хэл нэвтэрх үү? Тагнуулууд нь хаана байж болох уу? Энэ хавцаа. Газар доогуур угсан түнэл бид нар олж байсан баха. Эндээс харин тагнуул барьж байсан. Одоо яагаад юу ч барихгүй байна? Тагнуул ол юм барь. Хэрвээ энд ямар ч тагнуул олохгүй бол би генерал болох боломжоо алдах гээд байна. Тэгэхээр сайн ажил мэдвүү. Ингээд цэргүүдэд загнаад байна. Тэгээд цэргүүд манай эдийн тосхон дээр хүрээд ирлээ. Шалгалт хийж байна. Бүгдийг нь жагсаачжээ. Багшийг харснаа. Бөөдөл чи хэм бэ? Энэ хүн шинээр ирсэн багш байгаамаа. Шинээр багш ирнэ гэж надад хэлээгүй дээ. Ингээс бүдүүн тэндээс. Хөлсөн штэ доргоо. Тэглөө. За явцгаая. Гэснэ нөгөө бүдүүнийг. Чиг үгээд яв. Хөөрхи. Тосгоныхаа харин бүдүүкаг шоолоостой. Маргааш нь багш ажилдаа гарах гэж байтал нөгөө дахиа бэлгэлдэг нөхөр тааралдлаа. Би дарсаа эсгэх гэж байгаа. Бэлэн болохоор нь танд амсуулнаа. Тэгээрээ ингээд тосгоны ахлагчийн хатам дүүх та мэдхүү. Нэг л с жигтэй юм болоод байна да. Гэсэн чинь залуу хачин болоод явчлаа. Тэгснэ ахлагч дээр гүйж очиод бэдэнд асуудал гарлаа. Багш сумигийн талаар мэдэж байна. Тэр баригдчихсан юм шиг байна. Баригдээ гэж баригдаагүй маа. Тэр мó багш шигтэй. За чи энтгийг цэвэрлэл. Ингээд гүүгээд явчлаа. Багш хичээлээ зааж байтал тэндээс хойд солонгосын хилийн радиогоор нэг бүсгүй ярьж байна. Хүндэт өмнөд солонгосын ахан дүүсээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Багш сонсоод энэ хүүхэн одоо ичнэн гоё болоод ичгсэн сарай авах юмгүй байгаа да. Хойд солонгосчууд угаасаа тийм байдаг байхгүй юу? Манай тосгоны ахлагч байна. Тий, яг урт үстэй иймхтэй тосгоны ахлагч гээл ботчих. Ингэсэн хүүхдүүд цаанаас нэрэ ахлагч хүрээд ирлээ. Ахлагч. Наглагч уулзаад чи миний хадам дүүгийн талаар сони юм яриад яваад байх. Миний эхнэр надаас 12 дүү. Дүүн түүнээс 12 дүү. Тэгэхээр надаас 24 дүү болдгийн байгаа үсттэй. Тэгэд та хоёрыг үйлдэл дээр чинь би барьсан штт. Гэхдээ тийм биш гээд байхад би зүгээр дээд тосгон руу өргөж өгөх гээд явж байсан. Дээд тосгон гинэ. Тийм нэг газар байдгийг. Бас нууц юм бол та. Би зүгээр харанхууд өргөж өгч байсан байхгүй юу? Тэгэд тийм хөнгүү газраар авч явдаг юм уу? Чи яасан юм ойлгодгүй юм бэ? Тэр чинь ганцхан явдаг зам нь. Бас надад тийм сэтэл байсан бол бурхан намайг шийтгэхийг мэдвүү. Багш хүлээж авсангүй. Нөгөө талд хойд солонгосын хилийн самхаг дээр сүмми суучихсан хайрын тухай өгүүлэлэг уншиж байна. Тэгснэ нөгөө уншиж байсан өгүүллөгийн залууг дотроо төсөөлөд байна. Тэгэхээр сүми хойд солонгост амьдардаг болж таарлаа шүү. Айгуул нөгөө киноны ихэнд салдаг хэдийн нэг юм шиг байна. Тэгээд яг сайхан төсөөлөд байж байтал тэнд нэг цэрэг орж ирээд нөхөр сүми би чамд өндөг авчирлаа. Манай хүнд жаахан талтай бололтой. Тэгсэн сүми гэнэт нөгөө цэрэгийг амбар руу чирч оруулснаа үнсчлээ. Тэгсэн болсонгүй бололтой шүү. Нөгөө төсөөлөд байсан хүн нь мөн үү гэж шалгасан юм шиг байна. Гарч ирснэ. Ингэж байна. Биш байсан юм шиг байна. Манай Ёнта харин суучихсан. Сүмийг мөрөөдөж байна. Тэнгэр дээр сүмигийн царай гарч ирээд манай хүн мишээж байна. Тэгсэн хажууд нь тосгоны ахлагчийн царай шууд яр байлаа. Тэгснэ маргааш нь тосгоныхныг бүгдийг нь цуглуулад боддоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн ийм байралтай харанхууд байж байвал яах вэ? Ингэснэ дүүрсэлж үзүүллээ. Хөлөө жаахан гаргачих. За боддоо харанхуй шүн эрэгтэй эмэгтэй хоёр ийм байралтай. Болохгүй яасан балиар юм бэ? Тэгвэл байна. Эрэгтэй нь энэ тосгоных байвал яах вэ? Бүгд тийм үү? Хей юм. Би хашраагаад өгье. Яхаараа ийм ч удаггүй юм хийж байдгийг. Тэр хүн чи хий юм аа? Манай тосгонд 60-аас дээш настай хэдэн хүн байдаг вүлээ? Гэсэн чи бүгд нэг л байгаа шүү дээ. Ахлагч л байна. Тэгвэл тэр хүн гэж авна штт. Хөөрхи. Бүгд гайхлаа. Тосгоныхон сонирн болоод дарга юм уу? Ингээд байж байтал цаанаас нь дарга ороод ирлээ. Бүгд юу хийж байгаа юм бэ? Та яагаад муухай хараад байгаа юм? Ингэж авна штт. Манай хүн харин хөөрхнөг жаахан хайгаад байна. Нөгөө дээд тосгон гэдэг газар руу хайгаад яваад байна. Хамт хөвжүүлсэн сурагч нь багшаа би үнэгээ буцлах ёстой. Буцлаа шүү. За тэгээ
Ингээд ганцаараа явлаа. Тэгсэн чинь хойд солонгосын хил дээр очиод тулчдаг. Оо багш, та юу хийж яваа юм? Би дээд тосгон руу явж байна. Дээд тосгон гэж юм байдаггүй маа. Энд хойд солонгосын хил байдаг юм. Гэсэн чинь цаанаас хүмүүс "Гүү багшөө" ингээд хайгаад байна. Аль хэдийн хүмүүс таныг хайгаад эхэлж гэж. Та бууцтаа. Ингээд буцаалаа. Буцаад ирсэн чинь нөхдүүд сүйд болж байна. Багшаа, болгоомжтой байгаарэ. Өмнөх багш маань тесрэх бөмбөгөн дээр гიშгээд өгчихсэн юм. Дарга тэндээс За бэтгэ дэми юм яриад бай. Хөө дэми гэж та юу н одоо бид нарыг загнах байр суурин дээр биш байгаа шүү. Ингэж авна штт. Тэгснэ гараараа дөхөө үзүүлээд байна. Сүмитэл янз бүр болсныг нь мэдэн шүүгээд байгаа шүү гээ шүү. Дарга гайхаад. Наадах чинь юу юм? Энкер яадхи. Да тэр яах вэ? Багшаа. Харанхууд битгий ингээд яваад бай. Аюултай. Намайг яагаад ингэ явсан гэж бодов аа? Би өөрөө тэр бүсгүйтэй уулзаж асуух гэж байсан юм. Хөө тийм юм болоогүйгээд байхад та. Битгий багш руу орилоод бай. Бид нар байрлалыг нь хүртэл харж чаад байна. Та нар одоо хэний талд байгаа юм бэ? За, та нарын санааг зовоосон бол уучлаарай. Зүгээрээ багшаа. Энэ таны буруу биш. Өөр хүний буруу. Ингээд дарга руу үг хаяад байна шүү. Багшийг орсны дараа бөөндөө даргатай уулзраа олох гэд нөгөө өрөндөө уулзцгаалаа. Би тэгээгүйгээд байхад чинь хүний үг сонсолдоо та нар тагвал байна. Энийг юу гэж тайлбарлах юм аа? Али явжээ. Гэснэ. Энэ ингээд нөгөө дүрслэлээ үзүүллээ. Биш гэм. Бид хоёр хамт явж байтал чимээ гарахаар нь би чимээгүй гэсэн чи дагварлаж унаад тэгээд энэ багхгүй юу? Ингээд бас дүрсэлж үзүүллээ. Тэгвэл энэ хөлийг юу гэж тайлбарлах юм аа? Би яаж мэддэг юм бэ? Өмсөн юмнаас л болсон юм байлгүй. Ингээд ойлгууллаа. За. Тэгвэл одоо тэр багшийг яах вэ? Ингээд орхичих юм бол дээд тосхон сүмийн энтергээд нууц задруулах гээд байна шүү дээ. Ингээд ярилцлаа. Тэр үед багш бас зүгээр суусангүй. Нөгөө замыг нь нууцаар харуултаад байж байна. Тэгсэн дарга яг туслахтайгаа хамт нэг агуу руу яваад орчлоо. Араас нь орсон чи арай л харанхуй юм аа. Ямар тач мэдчихлээ. Нөгөө жинхэнэ баг шарин гөрүү шарчсан идэх гэж байна. Тэгсэн тэндээс нөгөө хуурамч багшийн алдсан дахиад хүрээдэрлээ. Ингээд амь залглаа. Нөгөө тал харин тосгоны ахлах багшийг дуудаж ирүүлээд сүмитэй нүүрэлдүүллээ. Сүми чи манай ахад өштэй юм уу? Үгүй. Тэгвэл надад өштэй юм уу? Үгүй. Тийм биш. Тэгвэл яагаад ингэж байгаа юм бэ? Дарга та хоёрын хооронд юм болсон биз дээ, тийм үү? Сүми яг уурлах гэснээ тайвшраад. Үгүй, тийм юм болоогүй. Худлаа ирэл болсон доо. Үгүй гэдэг байна. Тэнгэ. Ингээд ууралчлаа. Тэгсээ хэсэг чимээгүй сууж байснаа. Хэрвээ тэр чамаг яагаад ч хүн бол чи өөрөө үдсэн гэсэн үг үү? Ингээд авна штт. Сүми шууд зодчлоо. Тийм ээ. Би санаачилсан юм. Тэгээ яадгийн аа? Ингэснэ уурлаад гараа явчлаа. Нилээн хөлдөө гар байна гэд бодчих шиг боллоо. Маргааш нэр манай хүн бамбар өрөөд нөгөө агуу руу яваад ордог. Тэнд нь харин дарга сүми хоёр уулзаад ярилцаж байна. Чи түүнтэй уулзаж тайлбарлахгүй бол тэр ингээд хүн тэлээд байвал яах юм бэ? Би ерөөсөө тэр залууг дахиад хармааргүй байна. Шал хөлдөө амт байлаа штэ. За, сүми уучлаарай. Ингээд тэрх үед Йонтон яг ирж таарлаа. Тэгээд бас харчлаа. За. Миний таамагласан зөв байгаа биз? Та хоёр болцоод л байгаа юм биш үү? Хөөрхий. Тэгсэн араас нь гүвэгшөө ингээд хайж байна. За, одоо хүмүүс ирж байна. Одоо бүх юм илчлэгдэнэ. Нааша, энд байна. Гэсэн хүмүүс ирснээр өөрийг нь хүлээд тавьчлаа. Чи өнөөдөр юу харснаа мэдэж байна уу аа? Гэт амхандаа нөгөө нууц түнэлийг олсныг нь асууж байна. Тэгсэн чи нөгөө түн юу харсан гэж та хоёр харанхуй түнэлд болцож байсан биз дээ. Чамтай ингэж яриад ойлгохгүй юм байна. Ингэснэ туслахтаа модоо өглөө. Тэгсэн нөгөөдг нь маа. Мод нь хуг. Манай хүн нам. Тэнгэ. Чи гар хөл рүү цохоод жаахан сахилгажуул гэж байхад чинь тэр яач вэ? Өгчгсэн юм шиг байхыг. Тэгэд багшийг яах талаараа бөөндөө суугаад хуралдлаа. Түүнийг минь жүүсэн талбай дээр аваачаад минь дээр тавьчихъя л да. Ой. Жаахан хүн чанартай байл да. Ядаж хэдэн хэсэг хуваачилгүйгээр зогцуулъя. Зүгээр булчил да. Чи хүн чанартай байгаснаа булна гэдэг чи юу гэж байгаа бэ? Зүгээр амьд үлдээгээд энийг боль гэвэл яа дээ? Тэр болохгүй. Хэтэрхий хэрэг дуртай юм байлаа. Ингээс нэг бүсгөө. Тэгвэл түүнийг сүмитэй суулгаад өөрсдийнхөө тал болгочих л доо. Ингэж авна шүү дээ. Үгүй нээр нь давгүй санаа байна шүү. Даанч сүми зөвшөөрдөггүй. Маргааш дарга хөөхтүүд дээр очиод танаа багш хэсэг хугацаанд хичээлээ зааж чадхааргүй болсон. Ингэсэн чи хөөхтүүд эхгүй нэгтэй байгаад байна. Түүнийг битгий минь дээр тавил да. Бас түүнийг булж болохгүй. Зүгээр сүми ихчтэл суулгачаачтэй. Ингэж авна шүү дээ. Хөөхтүүдтэй бүгдийг хэлсэн байна. Дарга удалгүй төвөр явж байтал нэг таньдаг хүн таарч байна. За, бидний явуулсан багш янзы байгаа биз? Юу, тийм ээ. Тэрэн шиг мундаг залуу олдохгүй шүү.
үнэхээр чадвартай. Тэгсэн хэрнээ хөдөө очиж ажиллахаар шийдсэн. Агуу зүрх сэтгэлтэй, жинхэнэ шилдэг багш. Та нар үнэхээр азтай шүү. Ингээд баахан шидчихлээ. Дарга буцах замда азтай гин шүү. Тэгээд очиод нөгөөдүүлдээ хэллээ. Нөгөөдүүл нь ингээд удахгүй болох ээжийн төрсөн өдөрт ямар ол хийх вэ? Гэрээсээ хол агуу дотор хоол хийхээр жаахан хэцүү байх та. Бодож ядаад ох юм юу байсан юм бэ? Цаан чи хооллын брэнд бяслагтай жийг гаргасан байна. Маха амталж дарсан учраас амт нь махандаа илүү гоё шингэж өгсөн. Хүүхдүүдэд зориулаад халуунагоо болон амтлагч багтаагаар зөөлөн амттайгаар хийсэн. Гэхдээ энэ газрын мохорт тийм гоё хоол гэж юу байдг юм бэ? Юу ярьж байгаа юм бэ? Бүх сүлжээ дэлгүүрээс гадна зах худалдааны төвүүд жижиг дэлгүүргээд бүх газраар зарагдаж байна. Манай энд ч гэсэн эрдсэн л байгаа. Тэгвэл тэрийг чи худалдаж аваад хоол хийх хугацаагаа багасгаад тэр цагаараа гэр ихэнтэйгээ даалуу тоглоё л доо. Үгүй тэгээч дээ. Энэ ч л хооллыгийн зорилго. Амархан амттай аялье гэж байгаа штт. Тийм үү? Үгүй тий байхад чи буулчих л гэж байдаг. Тэгээд нөгөө сүмийтэй суулгая гэдэг санаагаа нилээ хөгжүүлцгээлээ. Тэгээд Ёнтан дээр очиод багшаа бид нар нэг зүйлийг л тодруулъя. Та энд үлдэхүү. Намайг явуулчвал би гэртээ аав ээж дээр очлоо. Тэгвэл чи сүмийг юу гэж боддгоо? Түүнтэй гэрэлвэл яах вэ? Тэр чин даргын найз үсгүй үсттэй. Биш гээд байна. Бид нар чамайг сүмийтэй суулгая гэж бодоод байна л да. Дарга тэгээд X надтай суулгах гээд байгаа юм уу? Яа, энийг би алцгий. Ингээд яг нухах гэж байна шүү. Тэгээд нөгөө мэдээгээ сүмий дэлсэн чинь сүмий бас зөвшөөрдөггүй. Та нар түүнийг алахгүй бол би өөрөө очиод алчиг гэд яваад өглөө. Тэгээд ирсэн чи Ёнтан хүүхдүүдтэй хичээл заагаад сууж байна. Сүмий жаахан ажиглалаа. Тэгснэ өрөвдөд гайгүй болчлоо. Бас гэж тийм сонингар биш бол та. Оройн очиод ээжтэйгээ жаахан ярилцаж суудаг. Ээж нь "Гүй тэр хүн чинь эрүүл бас эр хүн мөн бидтэй." Тийм ээ. Эрүүл мэдрэл муутай биш л бол яадг юм бэ? Ингээд ятгаж байна шүү. Тэгээд хүүхдүүд явсны дараа Ёнтан дээр яваад очлоо. Чи намайг аврах гэж ирээ юу? Ингэсэн чи суллаад аваад явлаа. Нөгөө нууц хонглоороо дагуулад явна. Хөөх, ийм учиртай байжээ. Та нар энд засгийн газарт мэдэгдэлгүйгээр алт олборлож байсан юм уу? Чаавас. Сүми өөрийгөө чүү аваад цааш аваад явлаа. Тэгээд явсаар гараад иртэл үүдэнд нь ахан зогсож байна. Хойд Солонгос улсад тав тамирал ингэж авна шүү дээ. Юу? Бид хилд авчихсан эргүү. Ингээд харсан чинь нээр нь тийм байж шүү. Пиньян тав тамирал гэсэн бэжиг байж байна. Ингээд бүх юм тодорхой боллоо. Киноны ихэн салсан ах トゥ хоёр түнэл ухаад одоо хамаатан саднараа энэ түнэлээр уулзаж учирдаг болсон нь энэ юм байна. Тэгээд Сүми одоо чи мэдээ гэсэн бүхнээ мэдэж авлаа Ёнта. Чи яагаад намайг нэрээр минь дуудаад байгаа юм бэ? Одооноос би чамайг нэрээр чинь дуудах болно. Ингэж авна шүү дээ. Сүмитэй суух гэж шийдчихсэн бол та. Ёнта хэрэггүй те Сүми. Хүчээр надтай суух гэж өөрийгөө зовоогод хэрэггүй. Тэрний оронд би эндээс явчихъя. Би хэнд ч юу ч хэлэхгүй гэж амлаж байна. Ингээд овоо хүн шиг юм яриад байна шүү. Дөрс шилжид цэргийн байранд нөгөө хинэтэ орондоо орж ирээд намайг сая хаана байж байгаад ирснийг мэдхөө. Үндэсний аюулгүй байдлын газар хойд солонгосчууд юу төлөвлөж байна? Ямар аюул биднийг занал хийлч байна? Олж мэдвүү? Тагнуулуудыг нь барьсан уу? Тэд нар надаас асуугаад байна. Одоо болтол яагаад нэгч тагнуул барихгүй байгаа юм бэ гэд. Ингэснэ бүгдийг нь шилбэдлээ. Хурдан явцгаа. Тагнуул олж ир. Ингэж байна. Нөгөө жинхэнэ баг шаран бараг л өгөх гэж байна. Манай Ёнтан гэртээ ирчихсэн. Намайг зүгээр гэрлүү маань явуулчихаа. Ингээд сууж байна. Сүми ирээд над руу хар. Юу нь болохгүй байгаа юм. Чамайг хүчээр гэрлүүлвэл чамд хэцүү гэж бодож байна. Би зүгээр явчих. Би гэрээ санаад байна. Ингээд уйлаад унлаа. Тэгсэн цаанаас нь тосгоных орж ирээд. Яг ийм үеийн таарч гэж уучлаарай. Одоо яа гэх вэ? Ингэснэ шууд ам инмэ. Гү яаж байгаа вэ? Цэргүүд ирж байна. Тэгээд цэргүүд яг багшийн гадаа хүрээд ирлээ. Бидэнд багшаас асуух юм байна. Гэхдээ та нар энд юу хийж байгаа юм? Багшийн бие модад бид асрах гэж ярьсан юм аа. Зэ бид нар ороод уулзаадах. Гүй болохгүй. Би энэ муу байгаа. Өнөөдөр та нар нэг л хачин байх чинь. Ингэсэн дотроос хүн орилж байна. Цэргүүд бэлэн байдлаа авлаа. Дотор харин хүнжил дотор Сүми Ёнтан хоёрыг нууцсан байна. Сүми битгий чимээ гарга. Гуй. Ингэсэн нөгөөх нь тоосонгүй. Тэгсэн Сүми үнсчлээ. Цэргүүд өрөөнд нь орж ирэх гэхэд Ёнтан юу ч болоогүй юм шиг гараад ирлээ. Юу болсон бэ? Хошоо. Ингэснэ цаана нь өөр хүн байна уу нэгжлээ. Ороод хүнжил söгсөн чинь хэн чалгаа. За. Энд дөрөл гарсан болол та. Уучлаарай. Ингээд цэргүүд яваад өглөө. Ёнтан харин Сүмийг будааны савн дотор нууцсан юм байна. Ингээд нэг талдаа орж явах шиг бай шүү. Тэгээд Сүмийг гэрлүүн хөргөж өгөхөр явлаа. Замдаа бас хоёулаа жаахан догтлоостой. Яг салгуулсан чи Ёнтан түрүүн намайг үнссэн. Дахиад ганцхан удаа үнсэж тэхүү. Ингэсэн Сүми зөвшөөрөөд нэг үнслээ. Сүмигийн нөгөө төсөөлж байсан үнсэлт нь мөн болтой шүү. Нилээн гайхаад байна. Ёнтан бас баярлаастай. Ингээд манай хоёр ерөнхийдөө ок болчлоо. Сүми догтлоод гэртээ хүрээд иртэл үүдэнд нь харин нөгөө хойд солонгос цэрэг ирсэн байна. Чи энд юу хийж байгаа юм? Чамайг санаад яхаараа намайг сандаг үлээ. Чи намайг үнсэн үсттэй.
Яаж санахгүй байж чадах вүлээ? Чи харин намайг санаж гэнэ үү? Юу? Яхаараа би чамайг сандгийг. Ингэсэн цаанаас нь ах нар нь гарч ирээд. Миний дүү дургу байхад чи яах гээд байна? Ингээд байвал. Гэхдээ ингээд байвал яах вүлээ? Даргад чинь хэлж болох юм байна шүү дээ. Битгий. Тэгэх юм бол намайг зодно шүү дээ. Наадха бариад ав. Ингээд бариад авчлаа. Нөгөө жинхэнэ өгшөрн эцсийн үгүүдээ цаасан дээр бичиж үлдээгээд хэрвээ өгөх бол би эрх хүн шиг өгнө гэд мин дээрээс хөл авах гэж байна. Тэгээд авлаа. Тэгсэн чи харин мин нь дэлбэрсэнгүй шүү. Энэ яагаад дэлбэрсэнгүй вэ? Энэ дэлбэрх ёстой байсан штэ. Би энэ дээр олон хоног зогссон штэ. Ингэж авна штэ. Манай Ёнта харин ажилдаа орчжээ. Хичээлээ дахиад зааж байна. Тэгсэн нөгөө хойд солонгосын хилийн радиогоор нөгөө бүсгүн дуу гарч байна. Энэ бүсгүй гоё хоолойтой ч үзээрийн царайтай байгаа да. Гэснэ. Ингээд ямар танил хоолой вэ? Ингээд хүүхдүүд рүү харсан чинь хүүхдүүд. Ингээд дарга руу харсан чинь дарга тэндээс ингэж авна штт. Сүмигээ таньчлаа. Удалгүй тосгоныхон бөөндөө хоол цавилдээд нэг юм хийх гээд байна. Нөгөө жинхэнэ өгшөр нь зам руу гарч ирээд цэргийнхэнтэй таарад аврагдана. Тэгсэн чинь цэргийнхэн түүнийг бариад хүлцсэн байна. Чи хойд солонгосын тагнуул үсттэй Үгүй би багш гэсэн нөгөө хинэтэ хурандаа пэжигнээд ороод ирлээ. Тагнуул барьсан гэсэн нь болж байна. Одоо туушаал дэвшгэд айлтг боллоо. Энийг хардаа. Бүр яг тагнуул царай нүртэл тагнуул царайтай байгаас та. Ингэсэн бүдүг орж ирээд доргоо би наад хүнийг чи шалгалаа. За тагнуул байна уу? Үгүй багш вэ ингэж авна штт. Одоо харин манай Ёнтан эвгүтг шиг боллоо. Тосгоныхон бөөндөө цуглаад гоё хувцас өмсөд нууц агууруу нууцаар орцгож байна. Сүми харин Ёнтан аваад хувцас өмсөстэй. Тэгээд яг гарах гэтэл нөгөө цэрэг ирдсэн байна. Нилийн зодуулчжээ. Уур тавих шиг байна. Хаашаа яарав? Нөгөө өмнөд солонгосчуудтайгаа уулзахаар явах гэж байна уу? Чамайг нууц агуугаар тийшээ ордгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу? Хөөхий мэдсэн байна штт. Өмнөд болон хойд солонгос ах дүү сарин нөгөө түнэлийнхээ голын хэсэгт нь уулзаад ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Ёнтан тэнд сүми яагав? Тэр хувцас өмсөж байгаа хаа. Тэр ганцаараа зүгээр үү? Би явах уу? Тэгэлдэ. Ингээд явуулчлаа. Тэгсэн дарга тэр ганцаараа явж болохгүй. Али чи яв. Ингээд туслахын араас нь явуулчлаа. Нөгөө талд харин өмнөд солонгосын цэргүүд нөгөө багшийн өрөөг нэгжиж байна. Тэр алгаа ирхмэ. Бос бүх тосгоныхон байхгүй байна. Нэг л сэжигтэй дээ. Тэд нар хойд солонгос руу явснаас зайлахгүй. Бүх замыг нэгж ингэж байна. Нөгөө цэрэг харин сүмийг хүлчихсэн. Сүми чи надтай суучих. Тэгвэл би энэ талаар хайнд хичээлэхгүй. Харин би хэлэх юм бол чиний хамаа хатан садан болон чи бүгд цаацлуулна. Чи өөрөө л сонго. Би чамд хайртай штэ. Ингээд байж байтал Ёнта ороод ирлээ. Цэрэг шууд буу тулгаад. Нааша ороод ир. Чи өмнөд солонгос уу Тийм биз дээ. Гү би хойд солонгос штэ. Ингээс араас нь туслах ороод ирлээ. Чи бас юм бэ? Гэсэн шууд зугтаачлаа. Байж вэ? Ингээд цэрэг араас нь хөөлөө. Нийлээ хөөж байгаад мөрлөнд буудчлаа. Нөгөөх нь цаашаа даваад алгуулчлаа. Буцаад ирсэн чи харин манай хоёр аль хэдийн зугтаадсан байна. Гол дагаад доогуур гүйж байна. Тосгоныхаа харин хойд өмнөдөөрөө бөөндөө цуглчихсан ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна. Тэгээд сайхан дуулж хууртаад байж байтал нөгөө туслах буудуулчихсан гүүгээд ороод ирлээ. Сүми багш хоёр баригдсан. Хурдлаарай. Цэргүүд ирж байгаа. Ингэж байна. Хойд солонгосын талд цэргүүд хөдөлгөөнд орцсон байна. Машинтай бөөндөө хил зөрчигчдийг барих гээд хөдөлж байна. Хамаатнууд харин бүгдээрээ өмнөд солонгос руу очицгаая. Тэнд юу ч болсон тэндэл байгаад хамтдаа амьдарцгаая. Хэрвээ буцвал та нарыг алан шүү дээ. Гэсэн нөгөөдүүл нь буцна гэд болдоггүй. Тосгоны ахлагч тэнд кэфтэд өглөө. Тэгвэл намайг алчгаад яв. Ээж улаан ах хоёртойгоо хамт амьдрахгүй бол би амьд яваад яах юм? Босооч битгий тэнгэл гэсэн бусад ах дүүс нь бас. Тэгвэл биднийг ч гэсэн алчгаад яв. Ингээд бүгд хэвтээд байна. Тэгсэн ээж нь тэндээс босож ирээд. Би шийдлээ. Хёнсокийг дагацгаая. Юу ч болсон хамтдаа байх гэд үзье. Тэгээд бөөндөө өмнөд солонгосын тал руу гарахаар боллоо. Манай хоёр харин нөгөө агуу руугаа орчихсон гүйж байна. Нөгөөдөл нь харин хойд солонгосын талаас ирэх ханыг нурааж байна. Байц сүми Ёнта хоёр яах юм бэ? Манай хоёрыг харин үлдээх гэж байх шиг байна шүү. Юм хэлж чадахгүй хараад байна. Тэгээд ханаа нураажлаа. Манай хоёр яваад очтол урд нь агуу нурчихсан байна. Дарга бид идэ штэ. Яагаад ханаа нураачва? Туслаарай. Араас нь харин баахан буутай зэргүүд олоод ирлээ. Тэгээд эренгүүтээ шууд моо навш. Моо өмнөд солонгос гэсэн манай Ёнта. Хойд солонгос манд тугай ингэж авна штэ. Нөгөөдөл нь гайхаад. Энэ манай улсын иргэн байсан бах та. Ингээд бодоод унлаа. Нэрэн өмнөд солонгосынх гих баталгаа байхгүй шүү дээ. Өмнөдийн цэргүүд харин ойд явж байтал агуугаас ах дүүс бөөндө гараад ирлээ. Битгий өдөл гэсэн чинь өмнөд солонгос манд тугай ингэж байна шүү. Цэргүүд яахаа мэддэггүй. Тэгээд удалгүй хойд солонгосын дөрвөсдгийг өмнөд солонгос хүлээн авлаа гэд гарч байна. Хойд солонгосын дөрвөсдгийг хүлээн авсан гэд нөгөө хинэтэ хурандаа генерал болоод дэвшчиж. Мэдээгээр хилийн наан цан байсан ах дүүс эргэн нийллээ гэд гарч байна. Болж байна шүү. Харин хэдэн жилийн дараа тосгоны ахлах найзтайгаа яриад зогсож байна. Найз нь ингээд тэр сүми та хоёр нээрэн учиртай байсан биз дээ. Ингэж авна шүү. Гү тэр мүү багшаас олж бүх насаараа ийм ярианд орох юм байна л да. Ингэсэн дүрс шилжээд манай Ёнтаныг харуулж байна.
Сүмитэйгээ суугаад 2 хүүхэдтэй болсон. Завэр явж байна. Бөөлжөд хэрэг алгаа. Хүүхнөөс Йонтаныг дуурайсан байна. "Хүчи ийм байдалтай. Энэ янзаараа бид Өмнөд Солонгост амьдрч чадах юм уу да?" гэж байна шүү. Мэдээгээр Хойд Солонгос гэр бүл усаар хил даваад Өмнөд Солонгос руу иржээгээд гарч байна. Манай хоёр ямартай ч нутагтай ирцгээжжээ. Нөгөө ах дүүсийн ухсан түнэлийг харин музей болгоцсон байна. Ингээд бүгд амар сайхандаа жаргаад кино маань дууслаа. Киночд байлаа.